За нөгөө угсарсан систем маань халдгүй. Температур нь 44-өөс дээш гарах байсан. Хамгийн өндөр шатж байгаа галын хоттой хэсэг дээрээ снэк маань өөрөө диско хуурчдаг байхгүй юу? Яг энийг эргүүлж идэг жижигхэн эргэлтийн нуцаас байгаа. Одоо тэнд яг тэрүүгээр явсаар яжгаад буцаж ирж байгаа юм чи яг тэрнийхээ голчоор байх хэрэгтэй байхгүй юу? Голд нь нарийсч бүдүүсч болохгүй байхгүй юу? Уул нь хөдөлгөөн нь шүү дээ тий. Ерөөсөө шугам хоолойны бэхэлгээ байхгүй. Бүгд ингэ сувсууд хөдөлж байгаа. Юус чи нэг одоо юу юм чинь тий. Бүр нутаг ингэ ийм хатуу гарч ирэхгүй шүү дээ. Энэ бүр хүчний гой налахын нүрс шиг юм. Дахиад төлчмээр юм байна. За эхний өдөр ямар ч гэсэн материалуудаа бүгдийг бэлтгэсэн. За багшнуудаа бүгдийг бэлтгэсэн. Тэгээ яг ямар системийг засаж байгаа вэ гэдгээс баян цаахан тайлбарж өгöd. Галгаата зуухнаас орж ирж байгаа нь энэ. Ерөнхий өгөх нь гэсэн үг байна шүү энэ маань. За тэнгуүтээ галгаата зуухруу буцаж явж байгаа нь энэ. Тэгээ нөөцний хойцлогын зуухны энэ нөхрийг буруу оруулаад тавьсан. Тэр нь болохоор зөв харцсан байгаа. Хэрвээ энэ үйл удах байхгүй бол богино нэргээд ах нь шүү дээ. Гэхдээ энэ үйл удах эвдэрх юм бол ягаад салахааргүй сольж болохооргүй юм шүү дээ. Энэ нөхрийг болохоор ингээд зөв оруулаад тавьсан байна. Тэр нөхрийг дээш нь босоогоор нь тавьсан. Энийг буруу оруулаад тавьсан байхгүй. Энэ дэр үйл удах байхгүй тохиолдолд заавч нөөцөнд хааж нэ гэсэн үг байна шүү дээ. Хоёр давхар руу өгж байгаа шугам нь энэ. Энэ 25-аар гарч явж байна. Тэгэнгүүтээ хоёр давхрын бүх регистрүүдийг тижээгээд буцаж ирж байгаа нь энэ. Тэгэнгүүт энэ 20 шугам. Энэ 20 шугам нь буцаад ийшээ явгуудаа бүх үйлдвэрийнхээ парнуудыг тойруулаад халаачаад буцаж ирж байгаа шугам нь энэ нэг хоолойтын зарчмаар тавьчихсан. Явж явах замдаа шугам нь ерөөсөө гинт 15 болоод 20 болоод 25 болж ирсэн буцаад 32 болоод орж ирнэ. Нэг хоолойтоор явж байгаа юм бол ерөөсөө гарч байгаа шугам хэдийн голчтой байна. Яг тэрүүгээр явсаар яжгаад буцаж ирж байгаа шугам чи яг тэрнийхээ голчоор байх хэрэгтэй байхгүй юу? Голд нь нарийсч бүдүүсч болохгүй байхгүй юу уулна. Одоо яг энэ чигээрээ дээшээ өгж байгаа шугам боолтой 25-ын 25-ын голчоор энд ирж байгаа. За энэ ихний пар шүү. Энийг сайн хараад аваа. За тэнгуүтээ яг ингэж дагаж явгуудаа ийшээгээ эргээд тэр шатан дээр байгаа тэр нөхөр хоёр дахь пар. Ерөөсөө нэг хоолойтороо яваад байгаа. Хамгийн ихний өрөөний парнууд нь чигээрээ яваад яг энэ ийм офисуудыг бүгдийг дуустал нь явна. Тэгээ хамгийн гоё нь өгөхүүд нь 25-аар явж ирсэн. Буцах нь эндээ нарийсаад 20 болчихсон. Одоо эн чинь ингээ буцаж байгаа шүү дээ ингээд. Тэнгүүдээ шууд үйлдэл рүүгээ буцахгүй. Доошоо буунгуудаа үйлдвэрийнхээ бүх паруудыг халаачаад ноцоос руу очиж байгаа. Хамгийн төгсгөлийнх нь энэ. Ийм хий тулдах баг байгаа болохоор эндээсээ ихтүүлээд хий дүүрж байгаа. Тэгж яагаад нэг хий авахд буцаад ус чинь дүүрчин гэсэн үг. Хуучин бол ийм юм их хэрэгэлдэг байсан юм. Одоо бол ерөөсөө ийм жижигхэн клапан тавиул болоо. Хоёр давхрын нэг офисын хэсэг байсан шүү дээ. Тэрнийхээ халаах хэрэгслүүдийн тавиад холбоод дуусчлаа. Тэгээ халаалтаа залгачлаа. Офис маань одоо энэ байхгүй юу? Одоо энэ хоёр давхар шал. Эндээс урагшаага болохоор нөгөө үйлдвэрийн хэсэг маань явж байгаа. Тэгээ регистрүүдийн бүгдийг гаргаад тэгээ оролт нь панел радиатор тавьж байгаа байхгүй юу? Тэгээ материал нь арай эрээг байгаа. Материал нь ирж явах хооронд би танаас 100-ын гоё танилцуулж байна. 100 маань одоо энэ байхгүй юу? Барилгаасаа тусдаа байрлалчихсан. Одоо тэр янд нь харагдчихэв. За тэгээ ороод сайхан 100-ын танилцуулаад өгье би. Хатуу төрчнийг шүү дээ. Бүрээ автомат 100. Цахилгаанаар ажилладаг юм нь 2 ишнэг, тэгээд 2 вентилятор байгаа. Нэг нь утаагаас ордог вентилятор, нэг нь доороос нөгөө нэг агаараа шахаж өгдөг вентилятор. Тэгээд 2 ишнэг болохоор нэг нь үнсээ гаргадаг, а нөгөөх нь нүүрсээ татдаг. Ерөөсө бүрээ автомат. Нөгөө нэг нүүрсээ нааш нь татдаг ишнэг чинь байх нь шүү дээ. Бүрэн шатаа дууссан үнс чинь доошоо унангууд үнсээ гаргадаг ишнэг нь. Барилга руу ерөнхий өгж байгаа шугам маань энэ. Буцаж ирж байгаа буцхын шугам маань энэ доор байна. Энэ нүүрсний пүнк нь нэг дүүрэгтээ 15 шуудаа нүүрс ордог гэсэн. Хоногт нэг 3 шуудаа нүүрс зарцуулдаг. Нөгөө нэг нүүрсний снэк маань ийш үргэлжээрээ явж байгаа. Нүүрсээ ийш нь галын хот руугаа татаж авчихна. Утаас ордог вентилятор маань энэ kühlдэг пүнкер маань авах гэдэг шүү дээ. Галаа хасаахтаа болохоор эндээс хасаадаг. Цаахан шатаа дэргүүд нь хасаач. Тэгэхээр зэрэг хөөрч чинь өөрөөдөөс хасаад. Тэгээд 205 минутын дараа ишнэгрээ ажиллуулаад ахт бас хөхтэй энэ ачир тавьчих. Араас нь галтыг мэдээ. Хоёр ам байгаа дээ. 100-ыг тавихаас өмнө болохоор зүгээр энгийн 100-тай байсан гэж байгаа. Тэр 100 нь энэ. Дээшээ гаргалгаа нь тэр байна. Доороос орж иж байгаа нь энэ. 4 юм уу 5 цаг заавалчгүй нэг хүн гал нэмээд нүүрс нэмээд буцаад үнсээ гаргаад тэнгуү заавалчгүй гарч явах шаардлагатай байгаа шүү дээ. Уулын энэ 100 шүү дээ. Бүкрөө дүүргцэн баг 5 хоногт бол ямар ч асуудалгүй юм байна. Ганцыг сайжруулах юм бол байна. Нэгдүгээр гэх юм бол бооцын агаар өгж байгаа вентилятор нь арай бага байна. Энэ вентилятор чинь энүүгээр нөгөө нэг галын хот руугаа агаар өгж байгаа шүү дээ. Яг ингээд галын хот дундуура шатаад явж байхад энэ нөхдүүдийг үнсэн бөглөөд идэг гинэ. Тэгвэл энэ хамгийн сүүлийнх нь ерөөсөө үлээхгүй нараа. Энэ ингээ өөдөөс төргээд үлээгээд дээ шүү дээ. Бүгд ийм байж болж байгаа байхгүй юу? Энэ нөхөр бол ерөөсөө үлээхгүй байгаа. Заавч сэтгэдэг гинэ. Одоо ингээ энэслээс нь сэтгээд ингэж хөдлөж өгдөг. Ус гоожод байгаа. Энэ яад ингэсэн чинь голын ишнек маань нөгөө нэг галын хотл дундуура явж байгаа шүү дээ. Цаанаасаа түүхийн нүүрсээ оруулж ирж нааш зөөврлөө шатаагаад үнс болоод тэгэхээр энэ маань айгүй өндөр температурт ажиллаж идэг гэсэн үг. Заавалчгүй усан хөргөлт хийж өгөхгүй бол хугарчт юм байлээ. Энэ өмнө хэрглэжсэн ишнээс гин. Энэ гэхдээ өмнө залгаатай байсан юм шүү. Энийгээр залгаатай юм байна тий. Энэ гол
талаар нь ус ороод нөгөө талаар нь гарч идэв. Мөнхийн голоор нь ус явж идэг гэсэн. Эргэлдэхээ болоод ч юм уу хаачих юм бол энэ маань хамгийн өндөр шатж байгаа галын хоцтой хэсэг дээр снэк маань өөрөө диско хуурчдаг байхгүй юу? Яг энийг эргүүлж идэг жижигхэн эргэлтийн нуцаас байгаа. Одоо энэ буцаж байгаа хүүтэн усны температураас аваад ийшээгээ снэк рүү шахаж өгч байгаа. Снэк гоос руу. Энэ болохоор энэ сайлск нь муу болохоор ингэж гоож байдаг. Энэ голоор ч усгүйгээд снэкнийхээ нөгөө үзүүрээс гарч ийн гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ хэрэгслийн нуцаас өмнө нэг шатсан гэсэн. Тэгэхдээ тэр снэкээ хугалцсан байлээ. Объект маань 450 м2 талбайтай оффистойгоо үйл дүртэйг нийлээ. Зуух маань өөрөө 80 кВт-ын зуух буюу бараг 2 дахин том зуух аваад тавьсан гэсэн. Одоо нэг хоолой системээр явж байгаа шүү дээ. Яг одоо байгаа гормын би танарт харуулчих. Уул нь бол минийхээр энэ хангалттай усаа бараг буцлагж явах хэрэгтэй зуух байхгүй юу? Одоо яг барилга руу өгж байгаа шугам маань 56 градустай байна. Буцаж ирж байгаа шугам маань болохоор 38, 39, 41, за 42 градустай байна да. 14 градус зөрүүтэй байгаа байхгүй юу? Ер нь бол зуух маань буцхан 42 градус байлаа гэж бодоход 450 м2-аас хангалттай том зуух байхгүй юу? Тэгэхээр уул нь усыг хангалттай буцлагж явах хэрэгтэй байхгүй юу? 65 градусаар тохируулсан байгаа гэдэг чинь энэ зуух маань ядаж амрах хэрэгтэй байхгүй юу? 65 градустай хүрээд. За 3 дахь үзэр. За ямар ч байсан материалууд маань ирчихсэн. Материалуудаа сайхан зэгтээ тавьчихлаа. Ингээд тавьчихвал уул нь амар байт юм аа. 400 м2-ад нэг 14 партай заалны холбох хэрэгслүүд нэг иймэрхүү болчих. Хаарнуудаа эхнээс нь тогтоогоод явцсан. Нөгөө нэг хуучин регистрүүд байсан шүү дээ. Тэр регистрүүдээ зарим нь буулгачихсан. За фармууд маань энд байна. Нөгөө нэг хуучин регистрүүд чинь нэг ийм юмнууд байсан шүү дээ. Нэг тогтоогч нэг ийм байгаад холболтууд нэг иймэрхүү юмнууд байсан шүү дээ. Зарим нь хэвтээгээрээ зарим нь босоо мосоогоор. Эднийг ерөөхдөө бүгдийг буулгаад гаргаад тавьчихсан. Одоо панелнуудаа ихтэй тогтоож байна. За захиалагч маань нэг юм асуусан. Нэгдүгээрт ноцоосны чадал нь хэд байх вэ? Одоо байгаа ноцоос нь хангалттай юу? Эсвэл солих шаардлагатай юу гэж хэлээ. Хоёрдугаар гэх юм бол зуух маань 80 кВт гэсэн. Томруулах шаардлагатай юу? Эсвэл энэ зуухаар явах уу гэж хэлээ. Ерөнхийдөө өндөр өртөгтэй чинь эхний ээлжинд бол яаж ч удсан энэ зуухаараа явсан дээр. Ноцоосны хувьд гэх юм бол яг хараад хэдэн киловаттын чадалтай, хэдэн нафортой, хэдэн метр кубын зарцуулалттай ноцоос гэж хідэн гэж бол байхгүй. Заавалч тооцоо хийж үзчихээж за яг хэдэн ваттын ноцоос таарах юм байна гэдгийг мэдэх боломжтой байхгүй юу? За би танаас амар амархан арга зааж өгье. Шаардлагатай мэдээллүүдээ оруулаад тэгээд чат GPT-гээс асуучих. За юу гэж асуух вэ гэхээр шүү дээ, 24-ийг харьцах нь 15 м-ийн хэмжээтэй. Office маань болохоор 15-ыг харьцах нь 6 м. Дулаан алдагдлыг болохоор дундаж гээд оруулчихна. Гадны агарыг болохоор Улаанбаатарын хамгийн хүүтэндээ болохоор хасах 39 м-ээр тооцдог байхгүй юу? Дотор агарыг болохоор нэмэх 18 градус байх ёстой юм. Уулна. Жохон нөөц аваад 20 градус болгочих. Нийт дулааны ачааллыг тооцож өгнө үү гэдэл асуучих. Нийт дулааны ачаал 53.2 кВт гэж явж байгаа юм байна. 10-аас 15% нөөц авчиж байгаа юм байна. Нийт дулааны ачаал маань 61 кВт гэх юм бол 100 нь бараг хангалттай юм шүү. 80 кВт-ын 100 байх үстэй. Ноцоосыг сонгож өгнө үү гэж асуучих. Шаардлагатай урсгал нь 2.6 м3 цаг. За 3 юм байна л да. 6 м-ийн напортой гэж байна. Одоо байгаа ноцоос нь болохоор 370 Вт юм байна. Тэгээ 9.6 м3 цагтай 10 м-ийн напортой гэхээр бүр 3 дахин их байна. 250 Вт-тай 6 м3 цагийн зарцуулалттай 10 м-ийн напортой байна. Энэ ноцоосоо хоёр дээр нь тавиад явж байхад ямар ч асуудал гарахгүй юм бэ. Ноцоосныхаа чадлыг хэдэн киловаттай бас шугамын гол шид байх вэ гэж асуучих. Гол магистрал нь DL 32-оос 40 м буюу 32 юм байна шүү. Салбар шугам нь 25 гэж байна. Ноцоосны киловатт хэд вэ? 350-тай ноцоос санал болгож байна. Киловатт нь болохоор 0.1 киловатт гэж байна. 100 ватт юм биш үү? Үснийхэн пүнк нь шүү дээ. Тэр снэк нь харагдаж шүү дээ. Одоо энэ шүү дээ. Тэр хоол маань энэ. Тэгээ голын снэк нь энэ. Энүүгээр нааша үнсээр шахаж гаргаж байгаа. За үүсээ ингээ босгоод өгсөөрч хамаагүй цэвэрхэн болж байгаа юм шүү дээ. Энэ хогшигч байна. Ноцоос байгаа л бол ноцоосны өмнө заавал хогшигч байх хэрэгтэй шүү. За доод нь ноцоос байгаа л бол бас өмнө нь хогшигч байх хэрэгтэй. Тэгээд хаалт байгаад ноцоос байгаад үл утас. Тэгээд дахиад хаалттай. Энэ ноцоосын дээр заавалч юм байх хэрэгтэй шүү. Доод нь ч гэсэн яг ич дахиад. Цахилгаан зуух маань энэ байгаад гарч байгаа дээр хаалт байгаа. Дахиад орж байгаа дээр хаалт байгаа. За энэ үс ич дахиад. Гарч байгаа дээр хаалт байгаа, орж байгаа дээр хаалт. Гарч байгаа термометр чи энэ байна. Ерөнхийд манометр чи бас юм байна. Энэ тоног төхөөрөмжүүд чинь бүгдээрээ эвдэрдэг байхгүй юу? Тэгэхээр энэ эвдэрх юм бол зүгээр хоёр талын хаалтаар нь хагаад энийг салгаад аваа бичнэ шүү дээ. Энэ цахилгаан зүг эвдэрх юм бол хоёр талын хаалтыг хагаад энэ салдаг мөвтөөр салгаад аваа. Энэ хаалтууд дэр эвдэрнэ шүү дээ. Эвдэрх юм бол салах боломжтойгоор анханаас нь хийх юм бол хамаагүй цүүлт нь хялбар байхгүй юу? За энэ хаалт эвдэрх юм бол энэ салдаг мөвтөөр салгаж байгаа сольж байна. За энэ тэнгүүдээ салдаг хаалт, энэ салдаг хаалт, энэ салдаг хаалт. За энэ дахиад салдаг хаалттай, энэ дахиад салдаг хаалттай.
За энэ хаалт эвдэрх юм бол энэ салдаг мөвтөөр салгаж аваад засуулчих. За үүслээ ерөнхийдөө бүхэлд нь нэг ямар нэгэн байдлаар сүүлд нь засвар үйлчлэгээ хийхэд төвөгшөлгүйгээр боломжтойгоор төгсөрчвөл сүүлд нь хамаагүй хялбар байхгүй амар шүү дээ. Тэгэд энэ дээр нэг ийм юм хийцэн байгаа шүү дээ. Одоо ингээд нусуусны зангилаа байхад энүүгээр нэг шулуун шугам татаад тэнгүүд энд нэг үйл усахтай уудаа хаалт тавь шулуудахад ингээд зуух руу шууд оролцсон байна. За зуух маань ингээд ажиллаж байгаа тог тасрна шүү дээ. Тог тасрах юм бол дээшээ өгч байгаа шугам чинь энэ. Тэнгүүд хоёр давхраас бууд ирж байгаа шугам чинь энэ байхгүй юу? За хоёр давхрын шугамыг өгөхийн уналттай, буцахын дахиад уналттай тавьчихсан байхгүй юу? Тог тасрах юм бол ус маань өөрөө дээшээ хөөгд хоёр давхар руу гарчихна гэсэн үг. Гарсан тохиолдолд буцаж ирж байгаа шугам чинь уналтаараа наашаа ороод ирэх юм бол энэ шуудын пермичээр яваад өгнө. Энэний хаалтыг яг тухайн үедээ нээж хаана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Зүгээр энэ нөхрийг байнгын нээлттэй байлгана гэсэн үг. Ноцоос ажиллаж явах үед ийшээ түрээд өгөнгөд энэ үйл утгач ийшээгээ хаачиж байгаа. Тэгэнгүүтээ сүүлд нь ноцоос унтарч өгöd энүүгээр урсгалаараа орж ирэнгүүтээ үйл утгаа нэгээд урсаа явуулдаг. Тэгэхээр систем даралт үүсэхгүй тэгээд 100 дотор ус буцалахгүй гэсэн. За яг усаа тавиад дүүргэсэн чи ус гооччихсон. Тэгсэн чинь хараа энэ автобусны цутгалтаас нь гоож чинь яг эндээс хараа шүршээл асуудалтай болоод байна да. Тэгээ одоо энд нэг троникны яг артлаас нь гоож чинь. Бас яг цутгалтаараа юм байна тэр. Ер нь иймэрхүү материалыг нөөцтэй авчихсан даа зүгээр шүү. 32 англи мөвтийг би хуучныг хийцэн чинь энэ жиргэн муудсан шиг байна. Бас гоож чинь. За нөгөө угсарсан систем маань халдгүй. Температур нь 44-өөс дээш гарах байсан. Хуучин систем маань бол нэг 50 градус мураад сүрээдсэн шүү дээ. 55 градус сүрээдсэн. Урсгалын хурцын харьцангуй энийг бол бага байсан байхгүй. Одоо энэ маань болохоор гол магистрат маань 32 болоод тэгээд коллектортой болгоод усны хэмжээ нэмэгдээд зарцуулалт нь нэмэгдсэн. 100хан дотор дамжиж өнгөрч байгаа ус маань хаалж амжихгүй гарч ирээд. Тэгэхээр одоо 100 хаал хардаад байна да. 100хан дээр маань ямар нэгэн бохирдол байна уу юу? Би анхандаа уулын 100 хардж л байсан л да. Тэгээд үнэндээ хуучин системний буцхын температур нь хэтэрхий унж орж ирдэг байсан болохоос за гайгүй болов гэж бодчих. Одоо нэг 100 хаалыг шалгаад үзье да. За нөгөө 100 хаа нэлээд л ухаж үзлээ. Би 100 хаа экрантай болоо гэж бодсон. Гэсэн чи үгүй юм байна. Зүгээр лист нь цамцлууцтай юм байна. Салж болох газруудаар нь салгаад уян камеруудаа хийж үзлээ. Тодорхой хэмжээний бохирдол байх нь байна. Яг гоо бохирдол ихтэй байна гэж үзээд өгөх талаас нь сүргүүлээд өндөр даралттай усаар буудуулж үзлээ. Нэлийн усын юу лээ. Усны урсгалын урдаар бохирдлыг нэлээд гасгаж үзлээ. Нэлийн бохирдол гарах нь гарч байна. Энэ 100 арайч 80 кW биш байгаа. Ямар ч гэсэн судлаад үзье 80 кW бол арай биш байх. Хэрвээ 80 кW гэсэн бол 600 м квадраттай объектыг бол хангалттай халаан шүү дээ. Тооцоогоор бол 60 кW-ын 100 хангалттай гэж гарсан шүү дээ. Тэгэхээр энэ хэмжээний усыг бол хангалттай халаагаад 90-100 градус хүрж явах хэрэгтэй байхгүй юу? Температур жоохон өсөж ирээд эргэлтийн нуцусыг залгангууд ерөөсөө шууд 30-40 руу унтчих чинь. Тэгээд залгаатай байгаад хонуулангууд нөгөөх нь ерөөсөө 44-өөс дээш яагаад гарахгүй. Хоёр давхрын офисыг хэсэг чинь бол нэг 100 м квадрат орчим шүү дээ. Тэрийг бол чүү чамаад халааж ин дангаар нь. Яг гоо бохирдлын цэвэрлээд нэг юу байсан чи жоохон өөрчлөлт гарах бах. Гэхдээ л 55 аваас бол арай дээшээ гарахгүй бах. Арайж гарахгүй. Одоо 100-ыг яамар ч юм дээ. Халаах хэрэгслүүд төр бүгдийн сайхан жигд хойрлоод өгөх боломжтой болсон шүү дээ. Бүгдэн дээр нь сайхан тохируулгын хаалтууд тавиад өгчихсөн. Тэгээ коллектор тавьж байгаа болохоор жигүүрүүдийн буцаад ирж байгаагаараа бүгдийн термометрээр зохицуултуудыг хийгээд өгчих боломжтой болсон байна. 100 руу орж байгаа усаа халааж амжихгүй байгаа. Ер нь бол 100 хол амжилт олохгүй юм байна да. За нэг иймэрхүү юм боллоо дөө.